Манайха нөгөө бөхөөч нь гадагшаа буцлаа гэд хамаг юм аваа гараа авчлаа. Хөөе бөхөө. Чи яах гэдэг юм бэ? Яах гэдэг юм бэ? Хайж гэдэг юм. Би буцлаа. Юу солиороод байгаа юм бэ? Аа? Чи буцаж яах гэдэг юм? Би гадаад байгаа хэдтэй санаа зовоод шүү дээ. Чи тэнд гой сайхан байгаа хүмүүс чи санаа зовж яах? Гой сайхан байдгүй тэд нар ч. Тэд чи өглөөс орой бол ажиллаа хийгээд өдөр шөнөгүй ажил. Монголд байгаа хүмүүс бүгдээрээ гоё гэж боддог болохоос тэр чи юусоо гоё юм байхгүй. Мөнхийн ариун усыг олох гэж ичигээр хад гарсан ч За жоохон тайвширч. Жоохон тайвширчаад хоол мол хийж идээ. Би чамд нэг хоол хийх гээд гой мавцаг гэсэн. Орё. Юу лавшаа юм уу? Тий. Наадах ч үрд сандаг боддоо. Сайхан лавшаа Монгол хоолоо идэд гой сайхан байх юмсаа тэр хүмүүс чинь агаар салхи өрцөн гэ сандаг боддоо чи. Тэгвэл ингээд дэлгүүрээс аваад карго тэгээд явуулчихач тий. Тэгээ одоо хайш шин. Дэлгүүрээс хэдэн шиг юм аваад каргод ч явуулах юм уу? Тэгвэл бүр болохгүй бүр үйлдвэрээс нь очиод авчи. Яаж үйлдвэрлэл нь ортыг? За би болгоноо зохицуулсан заяа. Явъя. Орё. За битэр Green Group-ийн лавшааны үйлдвэр дээр ярьчлаа. Лавшаа брендийн үйлдвэр дээр. За бөхөө орох уу? Яасан бэ? Юу хараад байгаа юм бэ? Орох уу? Анцч шүү дээ. Аа За яасан? Юм асуу. яасан? Чи яаж н дэшид баш яриад орчихсон? Үлдэл орж болдог юм байна зүгээр. За орё зүгээр ямар олон юм асуудаг юм бэ? Зүгээр орё амар том үйлдвэр байна те. За орё. За ингээд бөхөөгийнхөө сэтгэлийн тайвшруулж элгийн дэвтэхээр гадаадд байгаа монголчуудад зориулж лавшаа брендийнхэн дээжээс нь явуулах гээд бүрэн роботчлсан технологи бүхий лавшаа брендийн үйлдвэр дээр ирлээ. Бөхөө мэдээж шок. Шоконд орхон ч аргагүй биз. Амьдралдаа хизээж харж байгаагүй ээлтэлт, хэрчил, тасталт, хатаалт зэрэг бүхий л зүйлийг роботчлсан технологиор хийж байгаа нь үнэхээр гайхалтай байсан. Мэдээж давхар би ч бас шоконд орлогүй л байх. Энэ анх удаа би бас ийм орж үзэж байна тий. Яаж болж байгааг үзэж штэ. Яа энд угаасаа робот л ажиллах юм байна. Үндэсний брендийнхээ үйл ажиллагааг бас ингээд өөрөө би үзнэ гэдэг чинь бас нэр төрийн хэрэг байд юм байна. Тийм ээ биз? Гоё. За ингэнэ энэ нөгөө төрний дээр нөгөө хатаагаад авчирж байгаа чинь доошоо унаад одоо хичигдэж ирээд одоо ингээд савлгаар байгаа ингээд явж байгаа юм байна. Ийм юм болт юм байна шүү. Юу юм бэ? Угаасаа ингээд дандаа нөгөө рокс юм байгаа болохоор хүний хөдөлмөрийг үнэхээр хөмөжсөн тий. Хүн ингээ гараараа байсан бол хэдэн цаг болохоо тэр цаг хугацаа хөдөлмөртэй тэр ажил бүгдийн гоё ингээ хөмөжсөн юм байна. Үнэхээр цаг хугацаагаар хэмжин шүү. Сони энэ өстэй сони. Дан ийм рокс технологи ингэж байдаг. Тэгээ одоо киноноос харж байсан үгээс одоо ахад өөр юм яаж байгаа. Яг Лавшааг сонгох 3 шалтгаан: элковитор баялаг, гашуурдаггүй, хугацаа уртцагчгүй, химийн нэмэлт бодисгүй. Дээрээс нь тооцооллын системийг энгийн хүний 4 өдөрт хийх ажлыг 4 цагийн дотор роботчсон технологи нь хийж гүйцэтгэдэг. Хоногт 100 тонн, жилд 35 мянган тонн гоминг гаргах хүчин чадалтай. Бөхөөг хамгийн их гайхшруулсан зүйл нь яг энэ ч харагдаж байгаачлан робот нь өөрөө хайцгалж савлаад, баглаж боогоод, бүр өргөж зөөгөөд яг дистаралд нь оруулж байгаа нь хамгийн их гайхшруулсан зүйл болсон юм. зог тусыг гайхаад штэ чи одоо. Сони юм байна уу? Чи одоо нөгөө хүн өргөж тавьж маях юм бол ерөөсөө ингээд тэр үед өнгөрсөн юм байна. Бүх юм ингээд автомат болцсон юм байна ингээд. Сая бүр ингээд гайхчихжээ энэ одоо яагаад байна ингээд. Тэгээд яг ингээд дараалал ингээд тавьчихсан байна. За би зөөж байгаа шүү монголчуудаа. Энэ хаз. Чи яг ч барих юм уу? Барьж үзээ л та. За ингэ тойрч. За лавшаа аваад гэртээ харьлаа. Гадаадд байгаа монголчуудаа би ийм их лавшаад та бүхэнд очих гэж байна. Явлаа. Бизгийн first line. Оо, ингээ буулгах нэ тий. Оо. Яа. Жилд 35 мянган тонн гардаг гэж юм. Игоос ийм их байгаа ч гарахгүй гэж яах юм бэ? Өөрөөсөө их гомь харах ямар. Яах вэ? Уусаа би цар гомь тэр бом аа. Энэ юу бүр ингэ дээшээ гарч байгаа юм те. Хажуудлаас нь явж. Оо за. Сони байна. Сони надад нэг хавг орчихгүй. Үнэхээр сони. За баярлалаа хаа. Хэвээ гоё. Амжилт хүсье. Ажлаасаа яа. Хичээгээрээ. За үнэхээр гоё байна. Энд бас хүмүүс ч гэсэн гоё хичээж байна те. За ингээ роботсон технологи бүхий бүрэн автомат лавшаа гомгийн өдөртөө бит хоёр үтс ингээд
танилцчихлаа. Дээр нь ингээ гарын бэлэг хүртэл ирсэн хүмүүст ингээ гоё гарын бэлэг өгд юм байна. Тийм байна. Тэгээд гадагшаа явуулах хүмүүстэй өгөх гоймоо бүр дээжсэн ингээд аваад бүр үйлдвэрээс нь аваад битүүр ингээд авчлаа. Дотхоо каргодоо явуулнаа. Уус лавшааг мэдхгүй юм байхгүй шүү Тэ дээ. эмээгээс харбаг эмээгийнх Дан эмийг чи яаж яах дэмий битүүр чи битүүр хоёул эмээг өгөхгүй дээ. За Ашаал идэж өслөө дөө. Монголд ийм юм байдаг гэж үнэхээр бодож байгаагүй нэг яг үннийг хэлгээд. Карго авахаас өмнө та бүхэндээ явуулъя. Баярлалаа. Гэрэн гөрөвтэй баярлаа. Лавшаа брендийнхээ үйлдвэрээр ороод хүний нутагт аж түрэн амьдарч суугаа. Найз нөхөд ах эгч нартай дээжээс нь бүр үйлдвэрийнхээ бүр их хуваас нь гэж явуулахаар Боллоо. За. Тэгээд ээж минь лавшаа хүлээж аваарай. гадаадад оршин сууж байгаа найз нөхөд одоо өөр гадаадад байгаа хүмүүс яг Монгол эх орноосоо бүр яг юу хамгийн их өгүүлж ийн энэ гом байна одоо мах борц морц гэдэг шүү дээ. Яг юу хамгийн их өгүүлж ийн Өгүүлж санаж ин тэгээд юу хамгийн их ингээд хэрэглэмээр байна вэ? Тэг Монголоос ингээд авмаар байна гэсэн юм аа. Комент хэсэгт комент. За. Комент хэсгээр үлдээгээрээ. За. Тэгээд өөр газруудаар бас те баяр их очиж танилцуулж Ач өгнө. Өгнөөч яах вэ? Тэгтээ эн чинь бас хил гайлаар гарахад амар их татвар төлөөс тэгээд мөнгөний явуулах. За ингээд Одоо энэ шүү карго. карго. За дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа. Дэлхийн дэвтэд байгаа миний монголчуудаа. Дэлгэр монголч нь та нарынхаа санаж байна шүү дээ.